За миний нэг амбарддаг гэдэг байгаа чинь штэ нэг яг юм паттернууд дотор дахиад юм паттерн үүсчихдээ штэ. За энэ ч та тэгээд инкерл юм байна л да. Нэг ингэж доотлоо шалгачаад за яагаад ингэж харж байгаа ойлгомжтой. Үнцөдлгөөн, засвар хөдөлгөөн, үнцөдлгөөн. Тэгээд үнцөдлгөөн, засвар хөдөлгөөн, үнцөдлгөөн. Та яг ингэж хөөж харж байгаа үстэй. Яг ингээд хөөгөөд харахгүй бол хэцүү шттэ. Одоо л энэ ч үнцөдлгөөний нэн засвар хөдөлгөөн, үнцөдлгөөн. Тэгэхээр доошо дутуугааз. Тэнгүүт энэ яагаад тийшээ ойлгомжтой үнцөдлгөөн, засвар хөдөлгөөн чи сайн гэсэн шал тааз. байна. Энд чинь нэг юм паттерн бүтэн паттерн зурагдчихээн. Одоо ингээд үнцөдлгөө нь орж ирээд хөдөлгөөн маань цааш үргэлж ирнэ гэж харж байгаа шин. За энэ дээр харна. Энэ дээр ирэхээр риск энтри. Угаас гоё байна л та. Тэ ойрхон стоп лосстой. Риск энтри байж болно. Нэг кад швейцар франк дээр ордог шиг эсрэг. За энэ би авцсан. Энэ дээр чинь айгүй гоё оролт хийсэн шүү дээ. Вебинар дээр хэлэлцэж агаад энэ таазуудыг харж агаад энийг сэтгэлгээр нь тест офлаас өтрө барилж яг л зөв оролт. За тэгээ энэ маань өнөөдөр би болоод break even болоод гарчлаа. 160 бip. За бай. За дараа нь ингэж таамаглаж доошоо гэж харж исэн боловч яг сэтэлцэн. Энэ чинээс өөр нөхцөл байдлууд. Тэгтээ таахгүй. Нэг дээш нь шидэж гараад ирэх гээд таамаа. Дахиад энэ хүртэл. Байх магадaltaй. За энэ дээр бол одоохондоо арилжаа хийгсэн бодлоо. За энд гоё юм болоод байгаа юм. Нөгөө тэг тамгаараа нөгөө юугаа доош нь гараад ирсэн. За дараагийн тэр нь үүснэ үү таамагсан үүссэн байна. За ингэж харж агаад за нэг дээшээ хараад ороод ирчихээр аль харагдаад тийм шүү дээ. Тийм бааз. За энэ гэхдээ ингэх л дээ. Нэг энэ хайцсан ингэж жагаад орж ирэх нь зорж ирэхтэй үндсэн хөдөлгөөн ингэж орж ирээд иймэрхүү юм харагдаад. Энэ паттерны чинь үндсэн хөдөлгөөн чинь хоёр оронд юм байгаа. Яг энэ шиг ингэж орж ирээд энэ чинь баг pullback шиг юм хийгээд тийш ингээ гарч ирж болохоор л. За энэ дээр арилжаа хийхэд бол жоохон ийм сууг үсгээд
За яг ингээ миний таамаглаад зураад байгаа суугууд маань юу штэ. Яг ингэж явна гэж байгаа биш. Ийм сууг ингэж үсээд энийг сэтгэхээр ингэж орно. Гэсэн зүйлсүүд байгаа даа штэ. Ер нь л ингээд юун таарад байгаа штэ. Таамагуд нь яг ингээд тэр зүгээр яваад цааны хувьд бол зөрж байгаа. Яг энийг хугацаанд гаргаж ирдвэл за өстой болиог бол. Арай хитрхи бурхны өгтөлтэй хүн болцсон. За ямарч ингээд иймэрхүү юмнууд үүснэ. Иймэрхүү арилжаануудын занчаа одоо ийм сууг үүсэх юм бол яг энэ үндсэн хөдөлгөөнийг ийшээ ингэж орж ирнэ гэж харах юм бол мэдээ сууг үүснэ. Энэ суугийг сэтрэхээр нь стоп лосс ингэж байрлуулад энтриг энчээс хийгээд энэ суугд дотроо харьж байгаа барина. Энэ хүртэл. За яагаад энийг дээшээ вэ гэж харж байгаа л зан чинь нэг юм гурвалж метр наац үндсэн хөдөлгөөн, гурвалж метрийн засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэж орж ирэх гэдэг байна. Нөгөө чинь дотроо дахиад ороод ирч. Энэ гэхдээ яана уу? Энийг баг дахиад дээш очиж энийг шалгахгүй баг. Ингээл энэ чинээс ингэж надад ороод ирэх. Тийм чинь айгуу цэвэрхэн юм. Байгаад байгаа юм. За дээшээ яваад одоо тэнгуү тэнцээс ингээ харахаар юу харагдаж байна гэхээр энэ хүн зүүдлэн болж орж иж тэгэнгүүт энэ таазыг дээш сэтэлнэ гэж харагдаж шүү дээ. Энэ удаа сэтэлж чадахгүй. За энэ дээшээ за цагаад жижигрүүлээ. За энэ ч нэг амбардагч маань үүсэж байна. Энэ доош сэтэрнэ. Ингэж яагаад доош сэтрээд дээшээ гарч ирнэ. За энэ чинь баг яаж чадахгүй нь шүү дээ. Одоо ингээд дунчаар юм биш үү? Доошоо сэтлээд үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За дээшээ гарч ирнэ. За дээшээ гарч ирэхдээ хэр явах вэ? Гэ харахаараа энийг сэтл чадхааргүй харагдаад байгаа юм. За яагаад юм? Яагаад ингэвэл энэ доовын чухал гэсэн юмнууд байгаа юм. Яроолууд. Эдрийг энэ маань доош нь сэтлээ гараад ирсэн. Тэнгүүтээ энэ тааз тийшээ сэтрийгүн гэдэг чинь яах нь вэ? Хамгийн сүүлийн чухлыг доош нь сэтлээд гараад ирсэн юм болвол энэ чинь угаасаа тийшээ сэтрэхгүй байх магадлал өндөр энэ доовныхон лор доошоо энийг эвднэ гэж харагдаж байгаа. Тэнгүүтээ ингэж дээшээ гарч ирнэ. Дээшээ гарч ирээд иймэрхүү хөдөлгөөн. За яагаад энийг шууд унахгүй тийшээ гарч ирнэ гэж байгаа ойлгомжтой. Үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн маш сэрхэн үсэж байгаа. Тэнгэн за тэнгүүтээ энэ чинь бас хүрэхгүй. Энэ тааз дээр хүрэхгүй. Яагаад хүрэхгүйгээ юунгаар шалтгаалж гаргаж ирж байгаа хэрэг доовоо нэг ишивдэ гараад ирсэн чинь доошоо энийг эвднэ. Энийг эвдэж орж ирнэ. Энэ дэр ингэж харагдж байна. Евро, Австрал. Чи одоо баг ингэн мингэн гэж энэ дээр хотлоо. Одоо энэ хоёр нь шал тааз болно гэж энэ чинь дахиад шинэ тэрнүүд үүснэ. За энэ чи баг ингээд дуусгацсан айгу цэрхэн аваад 1 2 3 1 2 3 тэгэхээр баг энэ дотроо дараагийнхын дандаа сэтлээд сигнал одоо болж чадахгүй гэсэн үг.
Тэр одоо энэ дээр бол дүгнэлт хийх эрт. За ингэж явах харах юм да. Хэлж гарч ирээ. За баг энийг одоо л энэ таац дээр найдалдгүй шүү дээ. Чинь тэр нь багуудаад процессууд нь болоод дууссан гэж байна. Одоо энэ батарейны үндсэн хөдөлгөөн орж ирэх чинь. Тэнгүүтээ энд ирэхээр нь цэл шалгаж болохоор нөө хэдүүлээ нэгтлээ. Зүн байна. Тийм. Дажгүй. Бараг энэ дээр ирэхээр нь ингээд харахаар юм байна та. Ингээ харахаар чинь бүр ийш нэлээд рейнж явахаар юм уу? За энэ дээр ер нь энэ хавьд ирэхээр нь энэ таазыг тий энэ таазыг ийшээ дахиад нэг шалгахаар нь энтри орж болох юм. Риск энтри. Тэг ингээ харахаар чинь яг энэ хавьд юм том ангаар үлдчихэд байгаа байхгүй юу? Нэг доош ингээ орж ирүүл айгу зүг харагдаад. Чүнгээ явчихад айгу тийм туршлага хуримтлуулсан нүдэрээ харуул ингээд ороод ирчүүл айгу байтаа. За энэ арилжаа маань бол явсаар байгаа. За энийг шинжилнэ. Энийг бол таамаг авцсан байна шүү дээ. Доош нь сэтэлнэ. За энэ маань дээшээ үүсхээр харагдаад байдаг. Дээшээ ингээд сэтэлээд гарч ирэхээр. За ер нь брейк хийвэн нэтрээ. За юугаа харнаа. Ингээ харахаар одоо хаачмаарг байгаа байхгүй юу? Тэгэхээр доош нь явуулчаар. Тэгэхээр брейк хийвнээ одоо ойрхон ингэж тавихгүйгээр бүр энэний дээрмээр байрлал хаана хэмжээ бодгол юм байна л да. Доор бол 153 пип ашигтай. За ингээд том цагаар болохоор энэ цогой доошоо харагдаад байгаа юм. Гэхдээ ийм паттерн энэ чинь үүсэх магадaltaй харагдаад байгаа байхгүй. Хотын чинь амбартах чинь нэг доош орж ирвэл орж ирэхгүй л баг ингээд шууд тийш ингээд явах харагдаад. За би нөө фантази зурхтаа ингээд ийдгийг таад анзаарсан уу? За яаж энэ юмнууд ингээд таамаглаад байгаа. Одоо энэ чинь ингээд паттерн үүснэ гэж таамаглаад байгаа. За жишээ нь одоо зүйлээ энэ хэсэг дээр ингээд тэр фантази зуръя л да. За дээш явлаа. Чи нэг юу харж ийн оройг энийг яг ийм хөө газрууд дээр тавиачаад паттерн үүснэ гэж таамаглаж байгаа. За дахиад дээшээ. За дахиад энэ чинь өнгөрсөн юм дээр нь харж байгаа л. За дахиад энэ чинь энэ байна. Энэчнээс ингэж хагаад энэ хүртлээ ингэж унаад ерөөсөө яг миний фантази надад ингэж үүсээд идэх байна. Энэ маань нилийн юу? Магадлал өндөртэй яваад өчтдөг. Тэрнээс шууд тий түгээр шууд ингээл ингэн гэж хэцүү шүү дээ. Яг би нөгөө маус ч ингээд хажуугаар энэ юугаа зааж өгöd байгаа шүү дээ. Өнгөрсөн цагийн хандлаануудыг. Тэгээд энэ чинь ингэж харж байгаа л яг ингээд идэх.
Одоо энэ дэр ч гэсэн ягаад тийшээ энэ хүрэж байгаа юм? Энэ орой байна. Ягаад энэ чи паттерн зурж байгаа юм? Энэ чинь байна. Тэгвэл энэ чинь мөрдлогоо мөр. Ингээ нэг лайн. Арилжааны сигналууд ингэж харагдаад идэх. Ингэж харагдаад ингэж харж одоо нөгөө фантаз гаргана гэсэн. Тэгээд энэ дэр ингээ харал та. За энийг дээш нь сэтэллээ нөгөө фантаз маань ингэж гарна шүү дээ. Ингээ гарч байгаа шүү дээ. Энд чинь тэг энэ орой чинь. Энэ орой чинь. Дараагийн паттернууд. Тэгэж ингээд яг юунууд ч ингээд инженерс ингээд явж доовчин болоод байгаа шүү дээ. Доовчин паттернууд үүсгээд байгаа. Тэгээ бас инкээр хүчтэй явна гэдэг дээ шүү дээ. За энэ чинь ингээд нэг чухал гэсэн доовыг би тэмдэглээд авцсан байна. Энэ. Энүүнийхэн дээр нь тийм паттерн үүсэх юм бол дээшээ явна. Шууд дээшээ. Харин энийгээ сэтэлээд тийм чид тэр нөр доодынх нь чухал гэсэн орой доодынх нь пан паттерн үүснэ гэнэ үү гэдэг чинь айгүй чухал. За бүр заримдаа бүр ингээд дунд нь ингээд үүсээ явчихна. Тэгвэл нөгөө паттерных нь байрлалыг харна шүү. Доошоо сэтэрдэг паттернууд, дээшээ сэтэрдэг паттернууд, бүлж паттерн, бэрж паттернууд гэдэг байгаа шүү. За тэгээд тэр нь ч ингээл ер нь ингээл хөөгөөл, шүүгээл, ингээл хараал, ингээл фильтрдэл тэгээд явсараагаал ер нь замыг нь баг ингээ гарцгүй болгоод л тамгууд гараад ирж байгаа зү. За энэ миний юуг аваа яваад гэсэн. Брейкинг аваад яваад гэсэн. Чамд харагдчихсан. За энэ чинээс. Тэн би энэ дээр айгаа орох дуртай ш нь амбартчдаг. Яг энийг ч үүсэнгүүд за энийг сэтгэх юм биш шүү. Нэг юм биш шүү гэд. За би заримдаа тийм тамгууд гаргадаг. Нэлээд унж явж хагаад одоо би нэг йен дээр гаргачаад юу тавьсан байсан шүү дээ. Ордер ингээ унтсан байсан. Тэгээ би энэ ч сэл стоп тавьсан байсан. Би тэрийг очиж аваад ингээ тэр чи яг би иймэрхүү том паттернуудыг хүлээгээд идэх. Зөндөө ингээ гоо ингээ жижиг ингээ явж ийснаа яалчгүй дунд нь заавал юм том паттерн энэ ч нөө доомоо гэдэг хүмүүсийг айгу бүжгнүүлээд идэг. Тэгээ яг одоо энэ чиж ингээл юугаар байрлуулад stop loss-аа нэг 30-40 pip-тэй багтаага байрлуулад stop buy stop гэдрээр ялж байгаа. Энд яалч угаас тэгээд мөнхийн ийм тийм төгс паттернууд ингэж явна гэж байхад яг дунд нь нэвдэгдэж гарч ирээд том паттернууд ингэж нэг орж ирж яваад итв. Тэрийг би айгу хүлээж ордог, таамагладаг тэр арилжаанд орох айгу дуртай. За энийг юугаар гарсан ч хаалаа. Тэгээ би энэ дэр яг юу яагаад ороод ирэх нү энэ паттерн зэрэгцээд ороод ирэх нү гэсэн яг даваад ороод ирсэн. За энэ дээрээс нэмж бас орох уу гэж харж исэн боловч тэгээд уг нь яг нэг орчуулд гарахгүй байх хэрэгтэй. За зарим тохиолдолд яг энэ минь чинь одоо өнөөдрийн тэр хэрвээ паунд йенийг хаагаагүйсэн бол stop loss хөнөш тэр брейкинг хийгээгүйсэн бол яг иймэрхүү паттернуудаас хараад за энэ сэтгэх нь яг энэ дундаа энэ үүсээд байгаа эдрийг таньж чадахгүй байх юм бол одоо шууд энэ дээр ирээд энэ паттерн дотор үүсээд байгаа паттернуудаа сайн уншиж чадахгүй бол амар гоо ингээд юу хурцсан байгаад идэг. Тэ гоо ингээд юм уу авцсан. Энд чи яалчгүй шин шал үүсгэж гисэн. Тэнгүү тийм сууг харагдаад идэг. За ер нь
ингээд ингийн байна да гэдэг таам гаргаад ирчдэг энэ батернуудаа уншиж чадахгүй. За тэгээд яг энэ маань бүр ингэж гарч ирнэ. Бүр хараа бүр ингээд нэг заастаа гоё риск энтригээд. Тэр яаж харж байгаа хэрэг үнцөдлгөө засвар хөдөлгөөн үнцөдлгөө сэтгэх юм байна. Ийм цэрхэн өсчихөж байгаа юм байна. Яг түрүүний паунд yen дээр яд шиг за тэгэхэд цаашаа юу болж байна? Ингээ ороод ирж байгаа. Одоо энийгээ ингээ авчи. Энэ минь чинь бүр өстөө за энэ бүр өстөө сэтэлж чадахгүй юм сэтэлх гэж бүр зовж гин. Чарагдаад идэх байх. Тэгсэн чинь чи яах нь вэ? Энэ ч дахиад нэг батерн энэ батерных нь хаадна. За тэр ийм зүйлсүүдийг одоо би таних чадаад идэг болохоор зарим юунуудаасаа гарчдаг. Одоо энэ батерн дотор батерн үсэж байгаа. Энэ батерн дотор энэ батерн үсэж байна. Өөрөө энэ батерн дахиад нэг том батерн дотор явж байгаа. Ерөөсөө батернаас батерн. Тэгээд нөгөө нэг хүмүүсийн зураад байгаа өөст айгуу сайн шал байна, дэмжлэгийн бүс байна гэдэг ач ерөөсөө л явж бүгдээрээ батерн. Ямар ч юу. Дандаа батерн. Энийг бас урд нь харж ийсэн. Вебинаруудаа сэргийгээд харах юм бол ийм гоё юу байгаа? Шал. Нөгөө гоё цэрхэн үрцэн. За тэнгуүтээ за энэ үгээс ойлгомжтой ингээд сэтэрлээ. Эдийг сайн таньж яах нь вэ штэ. Тэнгуүтээ үнцөдлөг нь яаж орж ирж байна? Огцсон дэрэн шигээл. Тэгвэл одоо хууртаж энэ дээр ирэхээр нь байтахгүй нэ гэсэн үг штэ. За энэ дээр стоп авсан. Энэ юуг нь уналтыг, өсөлтийг нэг вебинарууд дээр орж ирэхин хамгаалж байна. За ер нь уналт байна. За тэгтээ энэ хүртэл унаад ийм том паттерн. За нэг дийшээ нэг гарч ирээд нэг энэ хүртэл одоо эдгээр шиг энэ хүртэл ингэж яваад тгээс сэлэх болов гэж чинь үнцөдлгөө, засвар хөдөлгөөн, доош нь нэлээд хүчтэй уналтууд харагдаад байгаа байхгүй юу? Нэлээд эдэн сарын. Энэ маань шууд одоо ороод ирсэн. За яагаад нэг дийшээ чарж исэн бэ гэхээр үнцөдлгөө, засвар хөдөлгөөн гэхдээ дийш энэ хүртэл арайч яг энийг нь харахаар бас хэцүү. За ямар ч нэг иймэрхүү тэгээд брейк ивнэрээ гарыг гээд төлөвлөж исэн боловч энэ маань шууд доошоо. Тэгээд яваад гэсэн. За энэ чинээс тарж байгаа тохиромжтой газрууд дээр нь. Энэ ч баг ингэ өнөөдөртөө харж агаад сэл арилжаанууд нийхийг за энэ юм жижигхэн нэг иймэрхүү байж болох биш үү? За тийш орохдоо бас дуулгана. Энэ минь дээр бол гоё л яа нөгөөдүүлээ нэг харч. Тэгээ энэ нэг тэмдэглэсэн ба одоо энэ байна. За одоо энэнийхэн доор үүсчихэж байгаа юм чинь дажгүй. Одоо энэ паттерн үүсчлээ шүү дээ.
Тэгжгүй бах. За тэгээ энэ чинь нөө фантазиудаа яаж орж ирэх юм? Ингэж нэг паттерн орж ирэх нь байна. Энэ дээр бол яалчгүй. Заавал паттерн орж ирнэ. За тэгээд үнэхээр гоё цэвэрхэн үсэд байвал паттернууд яг энэ шиг тийм. Энэ нөрөө сэл орох шалтгаан шиг маань цэвэрхэн ингээ үсэд байвал тэгэл лидер дээрээ дахиад давхарлаад орно гэсэн үг шүү дээ. Тэгээ сайхан юм уугаа байршуулад хонх мохоо байршуулад за тэнийг харцгаая. Таашд хэрхийг за одоо нэг ингээд нэг иймэрхүү юм харагдчихээн. Энэ бити ингээд төгс явчаасаа гэж харж байгаа байхгүй юу? Яг гоё ингээ явчвал ингээ гараад ирчихнэ. Тэгээд айл болох жоохон огцом хөдөлгөөнт яваад тул айгу өвтөх. Манай ч өнөөдөр яасан чимээгүй бах. Яасан дараахан болцгооц. За бидний нэг 33 он хүртэлсэн гэсэн фантаз ч маш за тэрий чинь олонд батлаа л юм. Үнцүүлгөө одоо нэг үнцүүлгөө орж ирэхдээ ёстой нэг дахиад нөгөө 40 битандаа суугаад чир харагдаад байгаа байхгүй. За тэгээд чинээс засрууд орж ирнэ. Энэ засвар маань ингэж орж ирэх баха. Энэ чинь яг 3 гэж явна. 1 2 3 шалаал авцсан тэнгууд 1 2 3 за энэ чинээс бас овоо уналттай. Тэгэхээр яг энэ бүтээгээ жицуулаад ингэж орж ирээд авахта за ямарсан юу нэлийн хүчтэй юунууд бол орж ирэх чинь гэсэн хүсэлтүүд. Яврын өст дээр за тэнгуүтэй нөө юу чи ингэж хараад байгаа шүү дээ. Таад урдны вебинар одоо санаж байгаа. Энэ маань шууд ингэж хийсэн шууд ингэж дээш ингэж явахад хэцүү. За бас ингэж яваад ах хэцүү. Юу нэг рейнж байна гээд. Одоо эн чинь яг ингэ сэтэлж гарч ирээд Евро USD-г гоё дээш нь хэсэг явуулва. Тэгээд гэж хажуу тишээ хүрчээд нэг ийм паттерн гүйцээчээд л одоо энэ шиг гэж хараад байгаа шүү дээ энэ шиг. Тийм. Үнцөдлгөөн, засварлгөөн, үнцөдлгөөн. За үнцөдлгөөн, засварлгөөн, үнцөдлгөөн гэхээр Евро USD-г индекстэй ингээ харахаар чинь рейнж гэж харагдаад байгаа байхгүй. За тэгэхээр саяныхаар рейнж гээд явах юм бол энэ паттерныг баг ажиллагаагүй болгоцохоор харагдаад байгаа. Тэгээ энэ үнцөдлгөөдрийг нэг ингэж сэтэлж баг ингэж орж ирэх юм уу яа. Зийгээл дахиад баг юу сар маань энэ сарыг дуустал рейнж явж магадгүй л байна. За долларын индексийг харахаар тэгж харагдаа. Одоо шууд энэгээр харахаар зүгээр юу дэшега буужинтлаа. 7 хоногийн дундуур мондуур гэхэд. За йен индекс чи тэний гам чи
үндсэн хөдөлгөөн, засрын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн нэг ген индекс бол нэг дээшээгаа арай илүү харагдчихэв. За тэгтээ шууд хүрэхгүй бас нэг ингэсийгээд одоо эдрийг ингээ харахад нэг иймэрхүү нэг буцаж. Тэгээ бас л рейнж л харагдчих. Тэгээд энэ хослууд юунууд рейнж харагдаад байгаа нь тэгээд юутай л холбоотой ах дүү. Нэг ковид төртэй. Тэн чинь дахиад 2 дугаар давлгааны явах чинь шүү дээ. Алтаа харин нэр. Нөгөө вебинар дээр жисэн хөдөлгөөн маань ороод ирсэн биз дээ. Лээд. За энэ дэр би байтгүй. Энэ дэш атач юу явах байхаа. Яг энэ суугийнхаа юу хүртэл тэгээд юу гэж хараад байгаа шүү дээ. Энэ дэр ирээд 17 97 дэр ирэхээр яг төхөөд ирэхээр батарей нүүсгээ доошоо нэг орж ирээд. За 17 97 ч угаасаа нөгөө ямар удаа үлээж байгаа зэг үлээ. Ништ. Амируу. Энэ батарейн дунд үүсэж байгаа эдрийг л сайн харчвал айгүй хэрэгтэй байгаа. Одоо энийг дээш нь сэтэлнэ гэдэг таамагч нь тэгээд энэ батарейн чинчээ байна. Энчээ байна. Энэ батарейн дунд үүсэж байгаа эднэрийг энэ дэр бол зүгээр шууд ингээл харна шүү дээ. Энэ шиг үндсэн хөдөлгөөн, засрын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн маань иймэрхүү байна. Гээд ингээд таазаа шалгана л гэж таамаглана шүү дээ. Одоо шууд энийг бол за дундаас нь иргэнэ гэж харахад бол бас хэцүү. Яг бол энэ ч одоо юуг нь харъя л да. Ингээ авчгаар чинь тийм зэг тулж байгаа юм уу байхгүй бац харагдахгүй бац. За олон дунд бол иймэрхүү юмуд гарч ирнэ. За тэгэл ерөөсөө юу аварж ийн мөнгөний дүрм. Тэгээ нэг ингээл харандаа. За нэг иймэрхүү апдейт хийлээ. За тэгээд бирчүүд хаагдах ч байна. Өнгөрсөн 7 хоног яах вэ? Би өөрөө бас айгу завгүй. Сар ойлгохтой юмнууд хийж яг хараа сууж ирсэн чинь хургуур оролтууд хийх тэр нэг pound USD дээр. За тэгээд эх 7 хоногт гайгүй харж байгаа зүгүүд тэр орохыг бодно. Өнгөрсөн 7 хоногт яг урдны вебинар дээр хийсэн таамагуд маань ихэнх нь айгуу гоё явсан боловч юус ашиглаж чадсангүй. За энэ чи би юу бэлдээд байгаа шүү дээ. Нэг education интригийн хуулгыг бэлдээд байгаа юм. Одоо ингээд саяны оролдож ингээд бүгд бодтой орогдоод явж байгаа. Тэгээд яг хоцсон бол хоцсон хэлээд, орсон бол орснуудаа хэлээд ингээд явж байгаа. Энд чинь нөө education интригийн хуулга бэлдэж байгаа. Тэнгүүдээ тэр дээрээ би юу яах гэдэг байгаа байхгүй юу? Та нар одоо миний оролдлуудыг бүгдийг мэдж байгаа шүү дээ. Ингээд орцсон. Ингээд гарцсан алдахын бол олдохын бол тэгээд данс маань одоо тэр education интригийн данс маань ус хангалттай өсөлттэй явж байгаа. Магадлал бас айгүй өндөр. Энэ та хэд бол ингээд мэдж байгаа юуг ямар одоо хэмжээнд таам гаргаад арилжаа хийдгийг. За тэр видеог болохоор та хэдээс гад маш олон хүн ингээд дараагийн хэдэн жил үзэж явах болохоор би юу ойлгуулах гээд байгаа вэ гэхээр юу н хожил нь айгүй их байгаад байгаа байхгүй юу? Тэгээ би зарим газараа жоохон алдаад яач хийхээр бас хэцүү. Тэр дээр гол хүмүүст ойлгуулах гээд байгаа зүйл маань мөнгөний дүрмөөр ийм их алдчихад одоо данс нь өсөж гинэ гэдгийг харуулах гэдэг. Тэгсэн чинь нөгөөх маань ингээд юу н айгүй их. Тэг чи гоё шүү дээ амар их алдчихад экспириенс данс өсөж гин гэдгийг харуулад хүмүүс тэрийг ойлгох юм бол айгүй гоо. Тэгээд энэ видеог нэгэнт юуг одоо тэр видеог
тэр хуулгыг нэгэнт ингээ бэлдээд ингээ яаж байгаа болохоор одоо зөвхөн ингээ өнгөрөх биш. Тэгээд пин дуртай наваад пэйжүүд дээр YouTube дээр ингээ тавьж яхаар тэг ингээ цааш айгүй сайн олон жил ингээд хүмүүсийн одоо шинийн ном гэдэг шиг дэлгэснийх нь юу болохоор бэлдээд байгаа. Тэр яг энэ оролтууд бол яг ингээ бодтой ороод хийгдэж яваад байгаа. Тэгээд жоохон алдаж өгмөр байгаа парт. Тэгсэн чинь тэгээд би ч тэ жоохон хайн гороолгоо тэгээд тийг тусмал гайгүй яваад байх юм. Энд дээр байна. Нэг доошоо орж ирэхээр юм байна. За баг инкэндээ за ягаад ийм таам гаргаж байгаа юм? Нэгдүгээр тийч нүүн амбарддаг паттерн үүсэж шít. За тэгвэл ягаад шууд одоо тийш явахгүй юм? Чи чим цэрхэн нэг ийм паттерн үүсээд шít. Үнцөдлгөө ингээд байж гин. Үнцөдлгөө энийгээс сэтэлчих юм бол угаасаа доошоо яг нэг амбарддаг паттерн дагаад явахаар байгаа тийм. За тэнгуүтээ энийг тийшээ нэг дайрал дээр сэтэлж чадахгүй. Тэгвэл энэ дахиад амбарддаг паттерн гэхдээ тэр маань яг нүг энийг сэтлэх бэлтгэл болоод үнцөдлгөө ингээд ороод ирчих магадлал өндөр. За энэ бол чухал гэсэн доовны цэгийг энэ дээрээс нь би авчлаа. Тэр энийг хэрвээ доош нь сэтэлэх юм бол маань ингээд төсөл байдлууд дахиад өөр болгоод хэдүүлээ таамагаа шинжилээд арилж байгаа дахиад төлөвлөж явна гэсэн. Одоо бол нэгтгэхээс баргийн чим риск энтринууд байвал дайжгүй. Тэгээд ийм 15 тэрэ байшруулж хагаад. За стоп лосс энэ стоп лоссыг зохих юм бол яах вэ? Айгуу цэвэрхэн ийм юмнууд үүсгээд эхэлчихнэ. Тэсээ шалтгаанууд нь гараад эхэлчих. Ингээд явна гэсэн үг. Чэм тийш гараад ирлээ дээ. За энэ ч арай юу нэлээ ингэж буцаж буцаад ингэж ингэсний дараа энэ өрөөгөө нэг батныхан таазыг зурхгүй бол энэ ч бол арай эрт. Чин 6 орж ирээд буцаад 5 руу орцноос хойш ингэж орж ирсэн одоо нэг ингэж орж ирсэн. За тэгэл харъя. Эдгээр ч айгуучтай байгаа шүү дээ. Тийг энэ батерныг доош нь цэтэлсэн болохоор юу шууд ингээд гарч ирнэ гэж юус харагдахгүй. Энэ ч харин ингээд ирэх юм бол
Нэг мэдээний савлгаа мэдээ орж иж чинь тий. Гэсэн шиг. Мэдээ байсан уу энэ дэр? Тэр нь хэр харж байгаа юм? Хараал байгаа юу? Харахгүй бүр хайцсан уу? Тэг одоо ингээ гаргаж байгаа таамгүй барилжуунд явахт мэдээгүй явж байгаа юм. Одоо ямар ч мэдээ төрлөөгүй, ямар ч мэдээгүйгээр тэг би яг олон жил тэгэж явсан шүү. Тэг яг энэ 10 барилууд таалагдчихэвэл. Кад чипсаар 3 хоног барьж байна гинэ. Ер нь одоо та юугаа барьж аваа сурж байгаа зү тэ арилж байгаа барьж. За арилжаа барайл сурж ийн гэдэг чинь бас том шүү. 3 минутын дараалаа. Маань 15. Одоо энэ шууд ингээ тийшээ уус явж чадахгүй. Илэн гэсэл рейнж руугаа л хийж бодчих. Манай багш юу гэж бодож идэв бол доо. Багшаа. Манайхан нэг хэсэг сэрээ зурх гад исэн жоохон хойшлуулсан юм шиг байна тий. Гэ байж байгаа л нэг харахаар чинь дэлгэцсэн сууж идэв гэсэн. Сэрээсэн юу гоё, айгүй гоё. Батарей чинь жоохон ингээд юу яаж байгаа. Ингээд жоохон юм би тэгээд жоохон ингээд замбрааг зурдаг. Тэр нэг стерео бол тэгэл юм байхгүй шүү дээ. Яс өрөөл. Тэгэл ингээд зураал дуусны дараа ингээд харахаар өстэй янзын ханшуудыг шаалдаа зүтрэн гаргаад ирчдэг. Тэгэл тэр дунд чинь батарейнуудаа уншаал явчихарч. За энэ дээр сэрээ зурагдах шалтгаанууд
Ингэж л харагдаж байгаа. Энд ч угаасаа юунууд нь батариуд нь дээшээ чиглэл явж байгаа болохоор дандаа дээшээ стрээд. Энд нэг засвар орж ирж байгаа. Тэгээд дээшээ стрессэн дахиад энэ батари нэг дээшээ стрэх магадлал өндрөө. За Франк ингэж харж байгаа да. За тэгээд шинжилгээнүүдэд зургаар хуваалцсан. За түр бай.